Модуль 1 сэдэв 1-4 ажил мэргэжлийн баримжаа олгох үйлчилгээний институтчлал. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ тогтолцоо болох нь. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ нь хөгжингүй улс орнуудад 100 гаруй жилийн өмнө үүсэж хөгжиж ирсэн түүхтэй. Улс орнууд энэхүү харилцааг өөрийн нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил, соёл уламжлалт тохирсон онцлог байдлаар институтчилсан байна. Судлаачид нийгмийн харилцааг институттжүүлэх үйл явцуудыг зураглан гаргасан байх бөгөөд үүнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцооны хүрээнд дараах байдлаар тайлбарлаж болно. Нэгт нь нийгмийн эрэлт хэрэгцээ үүссэн байх. Хоёрт нь чиг үүрэг статусыг хүлээн зөвшөөрч баталгаажуулах. Гуравт нь чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага мэргэжилтнүүдийг бий болгох. Дөрөвт нь холбогдох хэм хэмжээ, дүрм журмыг нэг мөр хэрэгжүүлэх, хяналт, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх. Аад нь нийгмийн эрэлт үүссэн байх. Монгол улсад ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог төлөвшүүлэх гол үндсэн шаардлага үндэслэл нь тодорхой дүрм журмаар зохицуулагдсан зохион байгуулалттай хамтын хүчин чармайлтын үр дүнд хангагдаж шийдвэрлэгдэх үец нийгмийн эрэлт үүссэн байх явдал юм а. Нийгмийн ийм эрэлтийг бодлогын төвшөнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монгол улс өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад хүн ам зүй, бүтцийн хувьд хүүхэд залуучуудын орон гэж хэлж болно. 3 шатны боловсролын тогтолцоонд суралцагчдын хувьд тэдэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олж авах түүнд хамаарах мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг системтэй бус байна. Ихтэй сургуульд элсэн суралцагчид мэргэжлээ оновчтой сонгоогүй улмаас сургуулаа хаях, сургуулаасаа завсардах байдал нийт суралцагч төгсөгчдийн хувьд багагүй хувийг эзэлсээр байна. Мэргэжлээ зөв сонгоогүй улмаас залуучууд сургуулаа орхих, мэргэжлээ солих зэрэгээс үүдсэн цаг хугацааны болон эдийн засгийн зардлыг тооцоолол хийх юм бол маш их хэмжээний өргүү зардал нийгэм эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц үр дүн гарна. Хүүхэд залуучуудын мэргэжил сонголт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний хэрэгцээний судалгааны үр дүнгээс харахад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мэргэжлийн боловсролын болон ихтэй сургуулийн оюутнуудын мэргэжил сонголтод гэр бүл, ангийн багш, найз нөхөд гэсэн ажил мэргэжлийн уламжлалт институтуудын нөлөөлөл нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний хүчин зүйлсээс илүү жинтэй хэвээр байна. Тухайлах юм бол дээрх хүүхд залуучуудын 67-оос 87 хүртэл хувь нь эцэг эхийн, 45-аас 64% нь ангийн багшийн, 26-аас 37% нь найз нөхдийн зөвлөгөөг чухалчлан сонголтоо хийж байна. Мэргэжил сонголтын талаарх мэдээллийн хувьд хүүхэд залуучуудын 5 орчим хувь нь огт мэдээлэлгүй, 28 орчим хувь нь багахан мэдээлэлтэй, 30 орчим хувь нь дунд зэрэг мэдээлэлтэй байна. Тэдгээрийн 82 орчим хувь нь тэдэнд мэргэжлээ сонгоход нь зөвлөн тусалдаг ямар нэгэн байгууллагын талаар мэдэхгүй байна. Өнөөдөр хүүхэд залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлд дараах мэдээлэл хийгээд үйлчилгээ хамгийн хэрэгцээтэй байна. За Б нь чиг үүрэг статусыг тодорхойлж тогтоох. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого 2014-өөс 2020. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2014-өөс 2024. Ажил мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэх чиглэл 2016-аас 2020. Монгол улсад өнөөдөр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний бодлого эрх зүйн орчныг Монгол улс сойрхон баталсан байдаг. Үүнд олон улсын гэрээ конвенцууд, үндсэн хууль, боловсролын багц хууль, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, тэдгээртэй холбоотой дүрм журмууд бүрдүүлж байна. За, Вэд нь чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага мэргэжилтнийг бий болгох. Тухайн үйл ажиллагааны салбар бодлого эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн бол чиг үүрэг хийгээд статус нь батлагдсан бол түүнийг хэрэгжүүлэх байгууллагууд болон мэргэжилтнийг бий болгох асуудал зүй ёсоор гарч ирнэ. Өөрөөр хэлбэл чиг үүрэг статусыг бүтэц зохион байгуулалтын хэлбэрт хувиргаж хэрэгжүүлэгчийг тодорхойлж байгаа хэрэг юм а. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага эсвэл байгууллагуудад ийм бүтцийн нэгжүүд болсон эсэх цаашилбал ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн байгаа эсэх тухай юм а. Улс орнуудын туршлагаас харж байхад энэ хүрээнд дараах асуудлууд төвшүүлэхэд хүргэж байна. Засгийн газарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг удирдан зохицуулах салбар дундын тохируулагч байгууллага эсвэл өөр ямар нэгэн бүтэц байдаггүй. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамаарах үндсэн салбаруудад түүнийг удирдан зохицуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих тусдаа бүтэц төлөвшөөгүй юу? Салбаруудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг дагнан хариуцсан мэргэжилтэн бий эсэх. Монгол улсад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хүргэх, тухайлбал хүүхэд залуучуудад хүргэх нэгдмэл бүтэц одоогоор байхгүй байна. Өмнө нь дурдсанчлан ажил мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэх чиглэл
2016-аас 2020 онд ажил мэргэжлийн чиг бол аль нэг төрлийн байгууллага дангаараа хариуцсан гүйцэтгэх ажиллагаа бишээ. Оролцогч талуудын хамтын ажиллагаагаа ялангуяа хөдөлмөрийн болон боловсролын байгууллагын тэргүүлэх оролцоотойгоор илүү үр дүнтэй болдгийг олон улсын туршлага харуулж байна. Иймд эрх зүйн орчныг боловсронгуй болгох салбар хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, удирдлага зохион байгуулалтын механизмыг бий болгож хүний нөөцийг бэлтгэх, чадваржуулах, үйлчилгээний нэгдсэн стандартыг бий болгох, зорилттой бүлгийн иргэдийн онцлог тохирсон үйлчилгээний төрөл хэлбэрийг өргөжүүлэх замаар ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог бэхжүүлэх шаардлага тулгарч байна хэмээн ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчилгээний институтчлалыг хангах чухал асуудлуудыг онцлон тэмдэглэж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2017 онд энэ хугацаанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хүргэхтэй холбоотой салбар дундын бүтэц, механизм бүрэлдээгүй буюу зохицуулагч эрх хэмжээ, статус, чиг үүрэг бүхий байгууллага үгүй байна. Монгол улс дахь ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчилгээний оролцогч талуудыг бүдүүвч хоёрт харуулж буй. Боловсролын салбар болон хөдөлмөрийн салбар хоёр үндсэн салбар, тэдгээрийн харьяаны байгууллагууд, орон нутаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын болон бусад гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Мэдээж бусад гэдэгт ажил хайгч иргэдийг хэлж болох юм аа. Чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага мэргэжилтнийг бий болгох. Дээр дурдсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамаарах үйл ажиллагаанууд хэсэг бусаг тэдгээрийг хэрэгжүүлэгчид нь өөр хоорондоо эрх үүргийн, чиг үүргийн уялдаа холбоогүй тусгаар шинжтэй хэрэгжиж байна. Хэдийгээр энэхүү ажил мэргэжлийн чиг баримжаа олгох байгууллага институтын тогтолцоог бүрдүүлэх талаар зарим нэг алхмуудыг хийж буй боловч тэдгээрийн бодлогын уялдаа төдийлөн сайнгүй байна. Нэг талаас хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний жишг төвүүдийг байгуулж ирсэн нь институтчлалд маш чухал зүйл болжээ. Нөгөө талаас бүх шатны боловсролын байгууллагууд, тухайлбал ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон ихтэй сургуулиудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хариуцсан бүтцийн нэгж цөөн тохиолдлыг эс тооцвол байхгүй юм аа. Зарим нэг ерөнхий боловсролын сургуулиудад карьер хөгжлийн төв байгуулан ажиллаж байгаа жишээ хэрэгцээний судалгаа хүрээнд авагдсан байна. Харин их сургуулиудад ийм төв одоогоор байгуулагдаагүй бөгөөд дээрх үйлчилгээг сургалтын алба эсвэл оюутанд үйлчлэх бүтцийн хүрээнд үзүүлдэг байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьд олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд зарим нэг нэгжийг байгуулсан мэдээлэл байдаг. За, зөвлөж бэлтгэж ирсэн туршлагаас. Албан хаагч нь 54189, дээд боловсролынх нь 5112, ерөнхий боловсролын сургуульд 36903, мэргэжлийн боловсролын сургуульд 2351, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх 2216, захирал сургалтын менежер нийгмийн ажилтан анги даасан багш 2312, 2018 оны байдлаар сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, нийгмийн түншлэл. За, албан хаагч нь 590, ахлах мэргэжилтэн 14, хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн 97, эрх бүхий хувийн хөдөлмөрийн биерч 42. За, хөдөлмөрийн байгууллагын зөвлөх нь 2500 зөвлөх 2018 оны байдлаар 74 мэргэжсэн мэргэжилтэн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон коллежийн зөвлөх нь 170 зөвлөхтэй, 350 зөвлөх нь 2016-аас 2018 оны судалгаагаар гарсан байна. Хүний нөөц бэлтгэх тогтолцоо нь 60 ажил мэргэжил судлалын магистр 2017-оос 2023 он. За, хяналт санкц хэрэгжүүлж ирсэн байдлаас үзэх юм бол нэгт нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг удирдан зохицуулах салбар дундын бүтэц байхгүй. Хоёрт нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний талаар үндэсний хэмжээний бодлого хөтөлбөр байхгүй. Гуравт нь дээрх үйлчилгээний нэгдсэн стандарт бий болоогүй. Аад нь институтчлах, Б'д нь хуульчлах, С-ийн дээд боловсрал эзэмшүүлэх дийн үндсэн мэргэжил болгох. Оролцогчид нийтээрээ ойлгож эзэмших, хэрэглэж хэвшүүлэхээс нийгмийн институчлагдсан харилцааны чиг үүрэг, дүрм журам, хэм хэмжээг бүх оролцогчид нэгэн утгаар ойлгож үр дүнтэй хамтран ажилладаг нөхцөл бүрдүүлэх нь чухал юм аа. Боловсролын болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үйл ажиллагаа уялдаа тааруу тусгаар байдалтай байгаа нь нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа ч түүнийг хангах чиглэлд нэгдмэл байдлаар хандах, оролцох энэ үйл ажиллагааг хэвшмэл болгоход учир дутагдaltaй байна. Ерөнхийдөө ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоог хөгжүүлэхэд төрийн байгууллагаас дараах зарчмыг зайлшгүй баримтлах ёстой байдаг.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг институтчлсан олон улсын туршлагаас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бодлого, эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалт, хамрах хүрээ зохицуулалтын механизм нь нийгмийн эрэлтийг иш үндэс болгож түүнд тулгуурласан байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний үүрэг, нийгмийн ач холбогдол, статусыг төрийн бодлогын баримт бичиг, эрх зүйн актуудад нэг утгаар хуульчлан тодорхойлсон байдаг. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүргийг боловсрол, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллагад оноосон байна. Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн дунд түвшний байгууллагууд, ерөнхий болон мэргэжлийн боловсролын сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчилгээний судалгаа, боловсруулалт, арга зүйн асуудал эрхэлсэн хүрээлэн төв гэх мэт байдаг. Ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчилгээний ач холбогдлыг бүх оролцогчид, үүнд сурагчид, насан туршид, өрх гэр бүл, сэтгэл судлал, сурганы судлаачид, багш нар, сэтгэл судлалын төв, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох алба, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, байгууллага, үйлдвэр, компани, төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллага гэх мэт нэг утгаар ойлгож, үүргээ биелүүлж хамтран ажилладаг байна. Институтчлагдээгүй харилцаа нь байнгын биш, тохиолдлын өнгөц чанартай. Үйлчлүүлэгчдэд мэдлэг, мэдээлэл дамжуулах үүрэгтэйгээр тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнүүд үйл ажиллагаа хүчин чармайлт нь энэ тэргуунд ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчилгээнд төвлөрсөн мэргэжих үйл явц. Бүх оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага, хяналтын механизм нь яв цав тодорхойлогдсон байна.